Сайн байцгаана уу? Намайг Од гэрэл гэдэг. Би үйл хөдлөх хөрөнгийн салбарт 9 дэх жилдээ борлуулагч болон зөвлөх үйлчилгээ өгч ажиллаж байна. Энэ удаагийн дугаартаа барилгын компани хүмүүст зориулж дараах бяцхан зөвлөмжийг өгье. Үйл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт хийсний дараа барилгын компани дээр маш их үзэгддэг нэг асуудал байдаг. Энэ нь болохоор борлуулалтыг компани ажилчдаа давхар ажил олгож даатгаж өгдөг. Энэ нь болохоор нэгтлэндээ офис менежертэй зэрэг хүмүүстэй борлуулалтыг хариуцуулдаг. За үүний дараа юу тохиолддог вэ гэхлээр давхар ажилтай хүмүүстээр нэмэгдэж орж ирсэн борлуулалтын ажил бол бага багаар ажлын стрессийг өгч яадаг. Сурчлагын ажил явсны дараа маш ихээр утасны дуудлага ихсэн. За тэгээ хүмүүс ирж үздэг. Тухайн объектыг ирж үзэж байгаа хүнд тухайн ажилтан давуу тал онцлогийг нь хангалттай тайлбарлаж цаг гаргаж ажилддаг. Тэгэхээр үүнээс олж чадвартай худалдаа авагч буюу яг зорилтод худалдаа авагч алдж идэг. Тэгэхээр энэ бол хамгийн аюултай үзэгдэл гэж би харж байгаа. Тэгэхээр энэ нь цаашаага ам дамжаад тухайн объект бол зах зээл дээрх нэр хүнд нь буурч байдаг. Энэ асуудлаар маш олон барилгын компаниудын борлуулалт удаашрж байгаа. Тэгэхээр миний өгөх зөвлөмж бол та борлуулалтаа эхлэхдээ борлуулалтын багийг өмнө нь бэлдсэн байх шаардлагатай. За бэлтгэгдсэн борлуулалтын ажилтан, маркетингийн ажилтан бол хоорондоо маш ихээр хосолж ажилладаг. Тэр нүүр царай болж байгаа борлуулалтын ажилтныг бол маш их дэмжиж ажиллах шаардлагатай гэж харж байгаа. Мөн мэргэжлийн компанидтай хандаж болно. Ингээд үргэлж зөвлөдөг үнж хамтрагч Меско Од гэрэлтэй хамт байсан баярлалаа. Танд амжилт хүсье.